улсын валютын сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер, Монгол улсыг хариуцсан ажлын хэсгийн анхлагч Коши Матай тэргүүтээ төлөөлөгчд уулзлаа. Эдийн засгийн хямралаас гарах алхмаа хийж эхэлсэн Монгол улсын засгийн газрын бодлого шийдвэрийг олон улсын валютын сангийн зүгээс үнэлж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр олон улсын валютын сангийн Монгол улсыг хариуцсан ажлын хэсгийн анхлагч ноён Коши Матай хэлэхдээ та бүхэн засгийн газраа богино хугацаанд байгуулж ажилдаа шуур халан орж байгаад баяр хүргэе. Монгол улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж олон жилийн туршид тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэлээ. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол улсын шинэ засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал гарц шийдлээ юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирсэн. Хэрвээ цаашид олон улсын валютын сантай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэд хоногийн хугацаатай ирнэ. Олон улсын валютын сангийн хувьд Монгол улсын төлбөрийн тэнцэл, ам долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ. Нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкуд доллароо худалдаа хязгаарлаж иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг олон улсын валютын сангийнхан онцоллоо. Ерөнхий сайд Эрдэнэт манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үннийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид мэдэж байсан. Харин энэ үннийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ сая ил тод мэдээллээ гэлээ. Жил бүрийн 8 дугаар сар бол монголчуудын хувьд долларын эрэлт өндөртөө сар байдаг. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээс давж өсөж байгаа нь иргэдийн худалдан авах чадвар төдийгүй долларын зээлтэй аж ахуй нэгж хувь хүмүүст хүн дээр тусч байгааг хэллээ. Мөн ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монгол банктай зөвшөлдсөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж байгаагаа эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар олон улсын валютын сангийн төлөөлөгчдөд санал бодлоо солилцлоо.